юм байна. Ер нь арай хэвчээрээ цааш ямар одоо үр дүн гарна гэж байна. За өнөөдөр бол Орос улбаны улсын эрчим хүчний сайд Севилевтэй одоо уулзаж бас ярилцлаа. Тэгээд одоогийн бодит байдлаа нөхцөл тэгээд манай өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хэрхэн хангах вэ? Манай хэрэгцээ бол жилдээ нэг 20%-аар нэмэгдээд байгаа. За энэ хэрээр бол бидний импортын тоо хэмжээ өсөж байгаа. За энд бол одоо манай нийт хэрэглээний 95-аас 97%-ийг хангаж байгаа. За Орос улбаны улсын хувьд бол дотоодын нөхцөл байдал бол харьцангуй тогтворч ирж байна. Дээрээс нь бас одоо найрамдалт харилцаатай хөрш орноо бол ямар нэг байдлаар бид шатхууны одоо хязгаартай байдалд оруулахгүй ээ. За танаа одоо хүсэж байгаа бүх хэмжээг бол бид нар гүйцээж нөхөж өгнө. За ялангуяа одоо сая болсон А92-ийн одоо хямралын үед бол Орос улбаны улсаас импортын хэмжээ 3 дахин өссөн. За энэ хэмжээгээ цаашид бариад нөөцөө бүрдүүлэх чиглэлд одоо бүрийн хэмжээнд ажиллая. За А92 автобензин, за бусад төрлийн бензинүүд ялангуяа онгоцны түлш, за тэгээд дизель түлшний одоо манай өсөн нэмж байгаа хэрэгцээг бүрийн хэмжээнд хангаж чаднаа. Энийг одоо биелүүлнэ гэдгээ одоо Оросын талаас мэдээлээ. За уулзалтанд Газпром, Татнефть, мөн Роснефть компани төлөөлөлүүд одоо бүрэн бүрэлдэхүүнээ оролцож одоо манай асуудлуудыг ярьлаа. Тусны одоо дурдж байгаа компаниуд бол одоо манад нийлүүлж байгаа компаниуд юм байна. Тэгэхээр Орос улбаны улсад одоо байгаа төлөвлөгөө, за энэ төлөвлөгөөн дээр манай одоо тавьсан хүсэлтийг бол нэмэгдүүлэх, за тооцоолоо хийх, дахин төлөвлөлт хийх энэ чиглэлд бол санал нийллээ. Одоо яг одоо нөхцөлд Монгол болоод гомдол бий болохыг агуулгын иргэд хүндэж байна. Энэ яг юунаас авах вэ? Аж ахуй нэгжүүд ер нь одоо өгсөн төгсөж хиймлэр хамтар хамтар үүсгэж өнгөрсөн хавар үн нэмээд сая аж ахуй нэгжүүдийг тархсан гэж дуусан. Тэрнээс хойш хамтар үүсгэж. Тэгээ би бол одоо яг нэг товч мэдээлэл өгөхөд манай улсад одоо орж ирж байгаа импортоор орж ирж байгаа дизель түлш болон А92 автобензин бус бүх төрлийн бензиний нийлүүлэлт бол Орос улбаны талаас бол улсын талаас хангалттай байгаа. Хангалттай нөөцтэй байгаа. Айд сандраад ах зүйл байхгүй байна. За одоо бол буцаад одоо хотын захиргаатай ярилцаад, замын цагдаагийн газартай ярилцаад өдрөөр одоо том аврын машинаар бол хангаж байна. Тэгэхээр бол ард иргэдийн энэ өдрийн цагаар нөхөн одоо хангалт хийж байгаа энэ том аврын ачааны одоо цистернүүд явж байгаа. За энэ машинуудаас айлуулах зайтай хол байж бас энэ аюулгүй байдлаа хангаарай гэж хүсье. За ер нь бол шөнийн цагаар цэнгэлдэг шатхуун түгээх станцуудыг. За эрдийн үед бол шөндөө цэнгэлээд өдөртөө хүрээд идэг гэсэн бол одоо иргэдийн маань дунд бас нэг айдас байгаа шиг байна. Тэгэхээр одоо 50 амгалан байгаараа. Тэгээ одоо хүрнэ. Манай яамнаас бол хангалттай зохион байгуулалт ажиллаж байгаа гэж хэлье да.